Хэрхэн болно маань Дата Морил намайг Заяа гэдэг Google Certified-ийнхаа хувьд маш олон хүмүүсийн хүсэлтийн дагуу хэрхэн Gmail-ийг ашиглах демо хүрэхэд бэлэн болсон байна. Демогоо эхлэхээс өмнө баг зэрэг Gmail-ийн түүхийг дурдсан дээр болов гэж бодож байна. Анх 2001 онд Google-ийн анхны 23 дахь ажилчин та бүхэн бодоод үзтээ одоо мянган ажилчтай тийм том корпорацийн анхны 23 дахь ажилчин 2001 онд Gmail-ийн талаар санаа гаргаад ажиллаж эхэлсэн бөгөөд 2004 оны 4 сарын 1-нд олон нийтэд бол зарласан байдаг байгаа. 4 сарын 1-ийг сонгосон болоод ч тэрөө тухайн үед хүмүүс болохоор сүртэй бол хүлээж аваагүй юм байлаа. Гэтэл 2004 оноос өнөө хүртэл имэйлийн зах зээл дээр ийм том өөрсдийн марка тавих бүтээгдэхүүн болно гэдгийг бол хүмүүс төсөөлөөгүй байсан баг. Ингээд хэдүүлээ хамтдаа дэмэр орцгаая. Хэрвээ та бүхэн Gmail аавал хаягаа энэ дээр бичээд next гэдгийг дараад пассвортаа хийснээр та бол аккаунт руугаа орж болно. Хэрвээ танд байхгүй бол энэ доотлын create account гэдэг хэсгээр та бүхэн дараад хоёр асуулт танд гарч ирнэ. Та өөртөө үүсгэж гинөө аль эсвэл та компанида үүсгэж гинөө гэдгийг бол сонгоно. Хэрвээ та өөртөө бол энийг сонгоод эхний хэсэг дээр өөрийн нэр, овог, мөн ямар Gmail-тэй баймар байгаа гэдгийг та оруулаад үзээрэй. Мөн өөрийн пассвортаа хийгээд та бүхэн доотлын сануулгыг мөн дагаасаа гэж хүсэж байна. Таны пассворд төвөгтэй ах тусам хэнийг таны имэйл рүү орох боломжгүй. Ингэсний дараа энэхүү цэнхэр дурчлаарыг дарснаар та Gmail-тэй болно гэсэн үг юм. Эхний хэсэг дээр та бүхэндээ би товчгоо тодорхой Gmail-ийг та компьютер насны ангууд юу гарч ирдэг вэ гэдгийг тайлбарлаа явуулъя. Зүүн гар талаасаа таны энэ 3 зураас байгаа main menu гэсэн энэ дээр дарангууд хажуу талын бичгүүд мань байхгүй бол хэрвээ та ойртох юм бол тань дээр гарч ирнэ. Хажуу талын хайлтын хэсэг дээр та бүхэн keywords буюу түлхэр үгээрээ хайгаад танд яг хэрэгтэй гэсэн имэйлээ хайж болно. Мөн хажуу талын цэг байгаа. Доошоо заасан. Энэ дээр та дарах юм бол энэ ямар давуу талын өгдөгийг та ямар нэгэн файл тэр хүн рүү явуулсан бол хэр хэмжээтэй байснаар нь та шууд хайгаад олж болно. Энэхүү товчлоор дээр дарангууд мегабайт, гигабайт, байт гэдэг сонголтууд танд гарч ирээд энэхүү цэнхэр товчлоор дээр дарснараа хайлтаар таны ямар имэйл ирж исэн бэ гэдгийг та харах боломжтой. Нэмэх товчлоор дээр дарснараа та өөрийн шинэ имэйлийг бичих боломжийг танд гаргаж ирдэг. Доор таны ямар сонголтууд байгаа гэдгийг харуулна. Энэ дунд та бүхэн анзаарч байвал энэ Google Meeting буюу шинээр эхлэх, уулзалтанд орох, аль эсвэл доор Google Hangout буюу хүмүүстэй та бас харилцаж болно гэсэн үг юм. Энэ дунд та бүхэн харж байвал танд ирсэн имэйлүүд энэ дундаас та шууд бүгдийг сонгож олно. Доотлын хэсэг дээр сонгоод зөвхөн уншаагүй, од дарсан гэх мэтчлэн сонголтуудаа та хийгээд гаргаж ирж болно. Дараагийн 3 цэг дээр бүгдээрээ уншсан гэдгээр та сонгож болно. Хажуу талын та бүхний яг харж байгаа энэ хэсгийг бол toggle split гэдэг хэсэг байгаа. За энэ хэсгээр та дарснараа яадаг вэ гэхээр би та бүхэнд харуулъя. Таны хичнээн гигабайтыг хэдийг ашиглаж байгаа гэдгийг харуулахаас гадна та одоо жишээлбэл та энэ имэйлийг уншигээ сонгосны дараа имэйл банд баруун гар тал дээр гарч ирнэ. Буцаа та энэ гурвалжин дээр дарсны дараа no split буюу энэ зүйл мань гарч ирэхгүй, vertical буюу хажуу тал, horizontal буюу доор гарч ирэх гэсэн сонголтуудыг та хийж болно. Та дараагийн энэ хэсгээр дарснараа хажуу талын split-ийг байхгүй болгоно гэсэн үг. Хажуу тал та бүхэнд анзаарч харж байвал бүхий л одоо web browser extension-ууд гэдэг тэгээ дагалдах зүйлүүд. Энэ дээр мөн адилхан та Gmail-тайгаа Zoom юм уу өөрөө ашигладаг аппуудаа энэхүү нэмэх гэсэн дээр дараад өөрөө сонгоод хайж олно. Аль эсвэл энэ дундаас таны хэрэгэлдэг зүйл байх юм бол шууд дараад энэхүү цэнхэр товчлоорыг дарснараа та татаж авч болно. Энэ боксоо тохиргоо та харуулмаар байгаа бол дээдлийн settings гэдэг дээр дарангууд доошоогоо яваад энэ inbox type буюу энэ дундаас та сонголтуудаа хийж болно. Миний хувьд unread first буюу өөрийнхөө уншаагүй байгаа имэйлүүд одоо танд харагдчихна. Имэйл хамгийн түрүүнд надад гарч ирдэг. Та хэрэг хүсэх юм бол од буюу одоор дарсан энэ имэйлүүд тань дээр төрүүлж гарч ирнэ гэх мэтчлэн. Хэрвээ та хүсэх юм бол inbox-ыг өөрийн хүсэлтээрээ өөрчилж болно. Энэхүү цэнхэр товчлоор дээр дарснараа inbox settings буюу энэ дээр зүйлийг дарснараа important and unread буюу маш чухал гэхдээ уншаагүй, маш чухал уншаагүй байгаа одоор дарсан гэх мэтчлэн сонголтууд more option гэдээ орохоор таны өөрийн үүсгэсэн энэ хажуу талын лейблүүдийн
нэрсийн чагсалт гараад ирнэ. Тэрийг та сонгоод тань дээр энэтэй холбоотой имэйлүүд шууд гарч ирнэ гэсэн үг юм. Миний зүүн гарт талд байгаа энэхүү лейблүүд маань яг ямар учиртай вэ гэхлээр олон хүмүүстэй ажилдаг, өөрийн хувийн болон ажлаа ялгаж салгамаар байгаа бол энэхүү лейблүүд маань танд маш их тусалж идэг байгаа. Жишээлбэл та more гэдгийг дарсны дараа доод талд create new label буюу энэ дээр та дарснараа ямар лейбл үүсгэмээр байгаа гэдгийг та гаргаж ирж болно. За жишээлбэл энэ дээр хэдүүлээ YouTube гэдэг лейбл өгчээ. Энийгээ create гэдээ оронгууд хажуу талд маань миний лейблүүд донд YouTube гэдээ ороод ирсэн байгаа. Та хэрэг хүсэх юм бол энэ хажуу талын жижигхэн 3 цэг буюу eclipse дээр та бүхэн дараад label color гэдгээс энэ дундаас өнгөө сонгож болно. Аль эсвэл энэ дунд таны хүссэн өнгө байхгүй бол add custom color буюу энэ дундаас сонголтоо хийж болно. Мөн адилхан энийхээ доторх текстийг өөрчилж болно. За хэдүүлээ энийг улаан гэд доторхыг хар гэд. Тэгээд текстийг улаан гэх юм бол энэ тэнд ямар харагдах вэ гэдгийг харуулна. За энийг apply гэд хэдүүлээ оруулчих. Тэнгүүд хажуу талд маань YouTube маань инхүү гарч ирнэ. Мөн адилхан YouTube дээрээ та магадгүй нэгээс олон удаа үйлс хийдэг тэрнэнгээр дамжуулж хүмүүс таны имэйл ирдэг байх юм бол та 3 цаг дээр дараад add sublabel буюу жижиг хэсгүүдийг үүсгэн гэсэн. За энэ дээр жишээлбэл edit хийдэг талаар манай editor надлуу имэйл явуулах юм бол ийшээ оруулах гэх мэтчлэн мөн энэ дээр хэдийгч нэмж та бүхэн болно. Хэрвээ та энэ лейбл дээр буруу бичсэн байгаа бол эсвэл нэрийг өөрчлөмөр байвал edit гэдэг дээр дараа та өөрчилж болно. Аль эсвэл устгах гэдэг дээр дараад тэр жигт нь устгах боломжтой байгаа. Та бүхэнд анхааруулхад лейбл дотроо орсон байгаа имэйлүүд маань хамтдаа устгагддаг гэдгийг хэлмээр байна. Тийм учраас та бүхэн лейблд оруулсан байгаа имэйлүүдийг тэр газраас нь гаргасны дараа лейбл устгаарай гэж зөвлөмөр байна. Та өөрийн имэйлийг эмх замраатай байлгахын тулд тухайн хүсэж байгаа имэйлийг баруун гар тал руу дараад move to гэж хагаад өөрийн энэхүү хэсэг рүүгээ оруулснараа эхний имэйл байхгүй болчихж байгаа гэсэн үг юм. Хэрвээ та хүсэх юм бол undo-г дарснараа буцаад имэйл маань таны inbox руу гарч ирэх байгаа. Лейбл хийх урд талт нь odd ингээд үүсгэсэн байгаа. Энэ хэсэг маань яадаг вэ гэхээр та бүхэн анзаарч харж байвал хажуу тал лейблүүдийн маань дээр оруулчихж байгаа гэсэн үг. Энэ зүйл маш их цагийг хэмнэдэг байгаа. За жишээлбэл энэ имэйл дээр би ахиж лейбл үүсгээд new гэд энэ дээрээ complete гэдэг хэсгийг дараад дууссан гэсэн үг тийм. Энэхүү имэйлийг би хариулаад дууссан гэд хажуу тал руу оронгод complete гэдэг хэсгээр орж ирнэ. Мөн адилхан энэ дундаа та өнгөө өөрийнхөө хүснээрээ сонгож болно. Та ингэж энэ хажуу талд лейбл хийснээрээ ямар ашигтай вэ гэхлээр таны маш чухал гэж байгаа эсвэл хариулах ёстой хариулаад дууссан гэдэг энэхүү 3 зүйлд та имэйлээ оруулснараа ажлаа маш түргэн хурдан хийнэ гэсэн үг байгаа. Мөн та бүхэн харж байвал энэхүү өөр өнгөтэй сонголтуудыг яаж сонгодог вэ гэхээр та хүсэх юм бол settings руугаа ороод all settings гэдэг рүү орсны дараад нь stores гэдэг хэсгээр танд энэ олон сонголтууд гарч ирнэ. Та хүснийгаа дээшээ татаж гаргаж болно. Мөн хүсэхгүй байгаагаа доош нь оруулж болох байгаа. За энэ имэйлийг жишээлбэл би ингээд явууллаа. Тэгээд би энэ дээр нэмж би файл өгөх хэрэгтэй эсэрсэгтээ мартсан байна гэх юм бол та undo гэдэг энэхүү төвчлөрийг дарснараа явуулахгүйгээр буцаагаад гаргаж ирэх боломжтой байгаа. Хүү тохиргоо хэрхэн яаж хийдэг вэ гэхээр та бүхэн settings гэдэг руугаа ороод see all settings гэдэг рүү та бүхэн ороорой. Хамгийн түрүүнд general гэдэг хэсгийг сонгоод дээрээсээ дөрөвдөх undo send гэдэг дээр танд хэдэн секундын боломж олох уу гэдгийг гаргаж ирнэ. Энэ дундаас та өөрийнхөө сонголтоо хийж болно. Сонгоод доод талын save changes гэдгийг та бүхэн дараарай. Хэрвээ та дараагүй шууд гарчих юм бол энэ маань хадгалагдахгүй гэдгийг давхар сануулмаар байна. Та файл хин нэгэн рүү явуулахдаа их хэмжээний файл явуулдаг бол та энэхүү зүйлийг анхаараарай гэж хүсмээр байна. Учир нь та бүхэн анзаарч байвал хүн бүхэнд өнгөө 15 ГБ-ийн ирэх байдаг. Энэ маань ганцхан Gmail дээр биш бүх аппликейшн хамтаа нийлээд гэсэн. Хэрвээ та Google Foro ашигладаг, Google Drive ашигладаг, бусад аппликейшнуудыг нь ашигладаг бол энэ дээр нэмэгдээд орж байгаа гэсэн үг. Их хэмжээний файл хадгалахгүй тулд хүмүүстэй Drive-аараа явуулж болох байгаа. За insert file in Drive гэд сонгоод өөрийн файлыгаа сонгоод insert гэдгийг дарснараа файл маань cloud хэлбэрээр очих юм. Тэгэхээр заавал хүмүүс маань татаж авах шаардлагагүй. Cloud дээр байгаа орчинд байгаа файл руу ороод тэр нь засалт хийх юм уу эсвэл тэрнээс юмыг уншаад асуух зүйл ах юм шууд тэрэн дээрээ коммент үлдээгээд явах боломжтой гэсэн үг юм. Insert link. Та энэхүү линкийг дарснараа линкэн дээр юу агуулгатай гэдгийг богинохон хэлбэрээр та энэ дээр бичээд email address-аар энэ линк дээр байгаа гэдгийг энэ тухайн хүндээ явуулж болно. Хэрвээ та вебсайтын талаар яригдж байгаа бол URL-ыг хуулж аваад энэ нэрээ
буцааж тавьснараа окей гэдэг энэхүү товчлуур дээр дараад таны линк орно гэсэн үг юм. Хэрвээ та маш нууцтай мэдээллийг явуулж байгаа бол энэхүү confidential mode буюу таны хамгаалтын хэсгээр та бүхэн дараад энэ дээр та бүхэн харж байвал таны явуулсан имэйлийг хүн өөр хүн рүү явуулж чадахгүй, тэрийг хуулж чадахгүй, принтлж чадахгүй мөн янз бүрийн файл таныг явуулсан байхад тэрийг даунлод хийж чадахгүй гэсэн ийм зүйлүүд байдаг байгаа. Мөн имэйлийг нээснээс хойшоо нэг өдрийн дараа 7 сар, 3 сар, 5 жилийн дараа энэхүү зүйл маань хугацаанд дуусна. Хугацаанд дуусангуудаа шууд имэйл маань алга болдог байгаа. Энэхүү сонголтуудыг та хийж болно. Дараагийн таны 2 дахь сонголт гэх юм бол кодтэй байх. Энэ маань цаанаасаа Google-оос generated буюу шууд автомат код явуулдаг гэсэн үг. Хэрэг та хүсэх юм бол SMS passcode гэдгийг дараад мөн save гэснийг дарснараа энэхүү зүйл маань нууцтай болоод танд энийг санал хэрэг та хүсэх юм бол edit гэдэг рүү буцаж ороод энийг солих боломжтой. Таны signature буюу балны шиг icon-тай хэсэгтэр та бүхэн дараад manage signature гэдэг хэсэг рүү орно. Доошоо яваад signature гэдэг хэсгийн дараа create new гэдэг дээр та бүхэн дарна. Энээрээ нэр өгж болно. Өөрийн нэр, альбан тушаалаа оруулсны дараа тэгээд доошоогоо яваад save change гэдэг та бүхэн зайлшгүй дараарай. Тэгэхгүй бол хадгалагдахгүй байгаа. Та бүхэн email руугаа ороо signature дээрээ дараад YouTube гэдэг хэсэг мань гараад ирэнгүүт та өөрийнхөө дараад email-ээ явуулах боломжтой. Танд маш их ядаргаатай байгаа email байгаа бол тэрийг баруун гар тийш нь дараад snooze гэдэг хэсгийг та бүхэн сонгож олно. Snooze гэдэг дээр тань дээр энийг маргааш хүртэл битгий гаргаж ирээ. Дараагийн 7 хоног юм уу тэр өдөр эсвэл та энэ дундаас өөрийнхөө өдрийг сонгоод магадгүй нэгд өдөр надад гаргаж ирээ би амралтын өдрүүдээрээ иймэрхүү имэйлийг авмааргүй нэгээ та дарснаар эхний энэ хэсэг маань байхгүй болно гэсэн үг. Хэрвээ та энэхүү имэйлийг харахыг хүсч байвал more гэдэг дээр дараад snooze гэсэн хэсэг дээр байгаа. Та энэ дээр дарангууд таны snooze хийсэн имэйл гараад ирнэ. Хэрвээ та энийг буцаахыг хүсэх юм бол баруун гар талыгаа дараад snooze гэдгийг ахиж дараад unsnooze гэдэг хэсгийг та дарснараа за таны inbox дээр ороод ирнэ. Хиний энэ лөө та явуулах гэж байгаа бол энэхүү цэнхэр товчлуурын хажуу талын сум дээр дарснаар schedule send гэдэг хэсэг танд гарч ирнэ. Энийг нээснээр танд маргааш, өд дунд, өглөө аль эсвэл энэ дундаас та өөрийн цагаа сонгож болно. За жишээлбэл энэ хүнд би бүтэнцэн өдрийн өглөө schedule send гэдээ явуулангууд та бүхний харжаал зүүн гар талын schedule гэдэг хэсгээр орох байгаа. Хойролцсон байгаа имэйлүүд манд гарч ирнэ. Энийг хэрэг та хүсэх юм бол баруун гар талын маусаа дараад move to inbox гэдэг рүү та дарж болно. Энэ маань тэгснээрээ гараад ирж байгаа. Хэрэг танд ямар нэгэн байдлаар онлайн байхгүй гэхдээ та имэйлээ шалгамаар байгаа бол тэрнийхээ тохиргоог яаж хийдэг вэ гэхээр та бүхэн settings руугаа ороод see all settings гэдгийг offline гэдэг хэсэг дээр та бүхэн offline орсны дараа enable offline mail гэдэг та бүхэн дараад доор 2 МБ 572 ГБ офлайнаар та компьютерийн мэйл шалгах боломжийг танд гаргаж ирнэ. Мөн хугацааг танд зааж өгөх байгаа. Энэ дундаас та сонгож олно мөн доотлын таны имэйлтэй хамт ирж байгаа бичиг баримтыг татаж авах гэсэн сонголт танд байгаа. Энэ таны хамгаалалт маш чухал. Энэ дунд та компьютер дээр хэрвээ офлайнгүй хийж байхад бүх датагаа цуглуулмаар байна уу? Аль эсвэл тэнцэнс устгамаар байна уу гэдгийг та сонгоод save changes гэдгийг дарснаар тохиргоогоо тохируулж болно. Outlook болон бусад хэрэгэлдэг имэйлүүдийг холбож болно. Яаж вэ гэхээр та бүхэн мөн адилхан settings гэдгээ дараад see all settings гэдэг рүү ороод forwarding, pop and IMAP гэдэг хэсэг дээр та бүхэн орно. 3 сонголтыг гаргаж ирнэ. За forwarding гэдэг дээр та add forwarding address гэдэг энэ дээрээ ямар имэйл рүү явуулмаар байна гэдгийг та сонгож олно. Хоёрт pop download буюу танд ирсэн имэйлийг татаж авах. Давхар та бүхэн санаарай маш их энэ маань болохоор багтаамж хэрэгтэй болно. IMA access буюу enable дарснараа Outlook, Thunderbird, iPhone мөн дээр Yahoo гэж болно. Таны өөрийн хэрэглэдэг ямар ч имэйлийг та энэчээ сонгоод save change гэдгийг дарснараа бусад имэйлүүдтэйгээ холбох боломжтой. Бид бүгд мэдээж яриг амралтанд явдаг байгаа. Энэ үед танд хэрэг янз бүрийн имэйл ирсэн үед та хүмүүст мэдэгдмээр байгаа бол дээдлийн settings гэдэг рүү ороод see all settings гэж орсны дараа хамгийн доод талд vacation responder гэдэг хэсэг байгаа. Энэ хэсгээр та хизэнээс хэдийг хүртэл амралтанд байх гэж байгаа. Мөн амралтанд хэрвээ та янз бүрийн subject буюу тодорхойлт өгмөр байвал жишээл зуны амралт гэдэг мөн энэ дундаа өөрийн хүснээрээ та хүмүүстэй сануулж олно.
доотлын талын хэсэг дээр зөвхөн тантай холбоотой байдаг хүмүүс рүү та энийг явуулах боломжтой байгаа. Та тэрнээс өмнө амралтаасаа ирчих юм бол vacation respond off гэдгийг дарснаар бол энэ зүйл маань хаагдах байгаа. Энэхүү save change гэдэг та бүхэн мартахгүйгээр дараарай гэж хүсмээр байна. Та inbox-ны theme view all гэдэг дарсны дараа эдгээр зурагнаас та өөрөө сонгож олно. More images гэж харж олно. Аль эсвэл энэ өнгүүдийг тангарантаа сонгох боломжтой байгаа. Өнөөдөр та бүхэндээ хэрхэн Gmail-ийг ашиглан цагаа хэмнэж болох hacks and tricks-ийг хүргэлээ. Юуны төрөнд та бүхэн YouTube сувгийн маань subscribe хийхээ мартаоцай. Мөн YouTube сувгийн доор асуух асуулт болон сурмаар байгаа зүйлсээ тэгээ чөлөөтэй илэрхийлээрэй гэж хүсмээр байна. Дугаарыг маань дуусна тусцсан та бүхэнд маш их баярлалаа. Хэрэгцээтэй хүмүүст нь харамгүй тараагаарай.